Зохиолчд болон киноны ажилтнуудын уран бүтээлийн нэгдэл. Илт Бамбай. Вадим Кожевниковын романаар сэтвэлэн кино зохиолыг бичсэн Кожевников Басов. 2 дугаар анги Өөхөх хориотой. Орос орн гэж байсан юм одоо байхгүй болж тээ. Гэлээгтэй би хөөхрэг. Хөөхрэг гэж орсоор юу гэж байгаа юм бэ? Энэ синий цав. Ухаантай хүмүүс нь Берлинд суучгаад эсэргүй юм зохиож байхад ухаан муутнуудын шидээд л Стапи хүмүүсийг тараад шиддэг юм гэж юу? Би үндэсний намын Ахмад зүтгэлтэн. Энэ шудраг хэрэг мөн үү, Вайс? Би надад ч сонсоогүй ноён хакэ. Би чамайг туршсан юм аа, ойлгов уу? Тэгээд юу гэж? Юу ч гээгүй. Сахиусан тэнгэр гэж тооцъё. Чамайг хүзүүндээ олс үлгүүлчихэд яаж хайл гэлээр гэж хашгирах гэж хинч мэдэхгүй л байна. Тэр үед нь чи хаана байх юм? энэ байна. Хонгор минь. Залгингууд агшин зургийн дотор өхнө гэж ярьсан. Хэн ярьсан? Хэн залгиж үзсэн? Зүйтэй. Гэлээгтэй хим юм хаа шүү дээ. Еврей. 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 Барай давара Чарли. Hayır, Nikol, hayır. Тань тусгай зориулсан ширээ. Маш их баярлалаа. Хадагта юу захиалах вэ? Цагаан дарс. Нэг цагаан дарс. Никол ах бай. Что вам танд юу хэрэгтэй? Би таныг биширч байна.
Ноён ахлах зэрэг хатагтай өрөөнд зөвшөөрлгүй орно гэдэг эвгүй гэж танд эцэг эх чинь Би хэлээгүй. 16-аад тогтсон ч билээ. Никол, За, ноён ахлах зэргийг Полонский түргээд өгдөө. Намайг хүлээж байгаарай. Ноён Полонский өчигдөр усны хоолой ажиллахгүй шар хариг чинь арай хатуу байсан. Өнөөдөр ч бас усны хоолой ажиллахгүй байгаа. Ягараа ийм их устай байдаг вэ? Наадах чи бас үшээ ноён та миний нөөж мэс. Явах уу? Бид арт түмний сэтгэл санааг өөдрөг болгох тухай фюрерийн захирамжийг биелүүлж байгаа. Бидний хувьд хамгийн тохиромжтой халхавч гэж бодож байна. Та миний араас жүжигчин ясаргаад байх ч юу яах вэ? Тийм биз дээ. тийм ээ. Намайг Элза Вольф гэдэг. Ээж маань Польш хүн, аав маань мэдээж герман хүн. Ам үргэлжсэн. Та санаа зовлтгүй. Манай хүн Орос хүн. Орс гинэ. Алексей Зубов. Нисгэгч, бэслэгч. Нисэж яваад буудуулаад бүслэгцэн. Польшийн партизантай хамт байсан. Надад туслах хэрэгтэй байсан юм л да. Би тэрнийг төвөөр дамжуулан олсон юм. Одоо тэрнийг Алос Хайгн гэдэг. Тайсны нэр нь Никол. Муугүй шүү. Зохиомл түүхтээ мэдэл авсан нь. Үгүй хэтэд өгсөн. Ахлах цэргийн цолагч бас. Боломж гарангуут назад туршижсэн. Тэгэхээр та айрамтах миний ивэгч болох нэ? Яг цагаа оллоо. Явцгаая. Ааж явах яваарай. Би одоо ганцаараа тоглолт хийдэг байна. Никол яах вэ? Тэрэнд гэрлэх даалгавар өгсөн. Нийлсэг саний. Цагаан марионад ертөнцийг эзэлсэн цайвар үүсдэг шулам. Бидний зочин алдартай нисгчийн төлөө дахин ууцгаая. Москва хот дээр хайсан эхний залуур бөмбөг. Энэ ч н учиртай шүү. Чамаа хин гэдэг юм? Катрин. Катрин. Харин чамаа? Штефан, Би төсөөлж чадахгүй байна. Тэр Залуурт бөмбөг. залуурт бөмбөг. Тийм айхтар сүйтгэх хүчтэй. Гөнгө хата. Би энд итгэхийн тулд зориуд тойрог хийсэн юм. Тэгээд яасан? Маш их үр дүнтэй зэцэг байна лээ. ихтэй үнэтэй. Мэдээж шүү дээ. Баярлалаа Катрин. Болгоогтун хадагта байтинг. Ядарчихлаа. Таныг ч бас ядраачихлаа. Нэг өдрийн жилээ аав. Танд баярлалаа. Танд амжилт хүсье. Бай, чи намайг хөөж чөлөөтэй. Эмийн сан руу шагаагаарай. Угаалгын умсан хийх шилмүсний ханд бас туулга аваарай. Та юу? Та нэг аятайхан газар очиж зугаацахгүй юм уу? Тантай хамт уу? Тийм ээ. Зугаач. Би иймэрхүү ажиллагаа явуулах даалгавар авсан цөөхөн хүний нэг. Тэгвэл би ингэхээс Ноён Жилжевский аваарай. Дуртай гүйцэтгэх ноён Никол. Майса энэ бүхнийг хаанаас олсон юм? Ууч номын худалдагчаас ноён Ландсдорп. Баярлалаа. Харин би таны хоцорсон шалтгааныг хүндэтгэн үсэх шалтгаан гэж бодохгүй байна. Эрчүүд өөрийнхөө тэнгийг сагаадахын тулд хүүхнүүдийг урдаа барьдаг юм. Бусдад үл анзаарагдахаар ганцаараа байгаад сэрэг халамжтай байж чаддаг хүмүүс л бидэнд хэрэгтэй. Фридрих Ницше. Тийм ээ. Та Ницшег унших дуртай юу? Тэр бидний цусыг хөргөдөг. Цусыг хөргөдөг гинэ. Сайн байна. Чи одонтой юм байна. Чамайг яадаг жодонгор шагнасан юм? Эр зэрэг гаргасан гэж. Чамд өөр юу байгаа юм? Толгой. Илүү чи биш шүү. Хошууч Штенгелис Ахмад фон Дитрих хоёр чамайг үнэлдэг юм шиг байна лээ. Орчуулагчийн хувьд.
тэгээд Хэрвээ хэн нэг нь би баярлгасан. Танд би талархаж явдаг. Миний бусад чадварыг анзаарвал би баярлна. чамайг Оросуудын ард тал руу явуулж болох юм. Та харамсахгүй шүү. Тэгээд ч би герман хүнтэй огтхон ч адилгүй. Чамайг айрын үндэсний жишээ болгон тавьж болох юм. Та өөрөө л мэд. Чи дэндүү олон үхтэй юм. Урд хэл хүзүүгч нь ороож болно шүү. Бүгдийн зөвхөн надад илтгэж байна. Та лагерийн дараагийн хувьд хэдэн хүнийг авах бээр санал болгож чадах уу? Үгүй. Намайг уучлаарай надаа. Энэ тав бүхний хийх ажил. Картын сан тав бүхний мэдээлэл. Амжилт хүсье. Ноёдо, та бүхэн надтай хамт явна уу? Бид тэднийг сүр сүлдгүй болох зарчмыг өргөнөөр хэрэгжүүлж байгаа. Энэ бол бас ноён лагерийн даргын санаа. Хориглууд зөвхөн дугаар л байд юм. Тэдний өөр юу ч байхгүй тэднийг яг л хөдөр шиг холдог. Оросууд хэлбэргүй зохион байгуулалттай байх арын шин төлхөө өгдсөн улс. Та нар тэр арын шингэн тас цохиж байна. Яг үнэн бас ихтэй хүмүүсийг хажуудан суулгахад амар. Бидэнд яг тийм хүмүүс хэрэгтэй. Тэр бол лагерийн даргын хувийн хүмүүс. Ноёдо, эндээс холдъя. Халдвар авч магадгүй шүү дээ. Вайс, урдчилсан үзлэх харин бид хамгийн гол зүйл болох картын сантай танилцъя. Чи юу гэж бодож байна гэсэн? За, Ажлаа хэл. өндөр штурм ферүр та бидэнд найзын хуваар ганцны хүнийг өгнө үстэй. Эхлээд карьер руу очив. Тэнд очиод уучраа олъё. Манай лагер ирээвэр хураавар. Манад янз бүр энэ хүмүүс ирдэг. Энд бид тэднийг шигшдэг. Үлдснийг нь ялгаад, үсийг хусаад, дугаарлаад цааш нь явуулдаг да. Читгэр ав гэж толгой хагарах нэ. Шөнө хийн камер жижигвлэн 2 цуваа хоригдлыг устгасан юм. Тэрнийг дуудаа. 73 тэгдэг 12. 73 тэгдэг 12 дугаартай хоригдлоо өндөр ишдүрэн фээрлөө. 73 тэгдэг 12 ирлээ. Хэрвээ та бидэнтэй хамтран ажиллахыг зөвшөөрвөл би танд аятайхан нөхц санал болгож чадна. Та бидний үйл хэрэгт авгаа Герман улсын ариун үлсэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна уу? Яг тийм. Яв. Харамсалтай нь энэ хүнийг авч болохгүй. Дууны нохоо юу? Тийм ээ, манай хүн. Таны хүсвэл би танд октор хүнийг харуулж болж байна. 74 тэгдэг 14. 74 тэгдэг 14 ирлээ. Хэрвээ та бидэнтэй хамтран ажиллахыг зөвшөөрвөл би танд аятайхан нөхцөл санал болгож чадна. Би ойлгосонгүй. Та юуг нь ойлгосонгүй? Ойлгосонгүй тэгээд л тэр. Яв. Энийг зүйл дуусга. Бажара. Надад энэтэй ярилцахыг зөвшөөрөөч. Тамхитат. Новш. Алив цаат харуул. Мэдлээ. Харин бичвэрэнтэй яарвчил. За алив наашир. 73 тэгдэг 12. Чи бидэнд өөр хэнийг санал болгож чадах уу? 73 тэгдэг 18. 73 тэгдэг 18. 73 тэгдэг 21. 73 тэгдэг 21. 73 тэгдэг 30. 73 тэгдэг 30. Сайн залуусуу. Яг тийм. Чиний бодлоор хэнийг устгах ёстой? Тэгэхээр юм байна. 74 тэгдэг 14. 74 тэгдэг 14 үү? Хамгийн хорлолтой. Сайн байна. Яг тийм. Рапорт бич. Ам алдвал бид чамайг дүүжлээ шүү. Мэдлээ. Картыг ялгачлаа. Арай өнөмшлөлтэй харагдуулахын тулд наадхынхаа нармаа руу 2 цаг. Би танд туслах хэрэгтэй байх гэж бодсон юм. Харин та өөрөө чадах юм байна. Би та нарын урмыг хугалах болох юм. Тагнуулын сургуульд та нарын сонгосон 5 хүний 4-ийн лагерийн хоригдлууд цааш нь харуулсан байна.
Хонгор минь чи надад халуун жим бэлдээд өгөөч. Цаг агарын тогтворгүй байдал надад их нөлөөлдөг. Миний насны хүмүүс цаг агарын өөрчлөлтөнд мэдрэмтгий болчихдгийг. Ноёдоо би та нарт суухыг санал болгохгүй. Тэгвэл та нарын төсвөр хатуулжид намайг итгэхгүй байна гэж бодож магадгүй. Лагерийн удирдлага бууны ногтоос салахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэднийг хоригдлуудын гарт өхийг эрхэмлсэн байна. СС-ийн алба тагнуулынхан бидний ажил саад хийхийг хүсэж магадгүй бололтой. Би энэ тухай адмирал Канарист илтгэх болно. Аль вэ надад аваад өгөөч. Бид дорны цэргийн олзлогдөгчдийн зөвлөлтийн гэсэн нимгэн бүрхүүлийн хуулан тэднийг аратан болгон хувиргаж хэдэн мянгаарн зөвлөлтийн ард тал руу шүхрээр хайснаар тэд хижиг өвчний бөөс шиг дэлхийг бүрхэн там болгох ёстой. Фюрер ингэж хэлсэн юм. Эдний бич хүрэмтийг бэлд. Мэдлээ. Нуусгай сэхэтэн. Тийм ээ, гэхдээ зөвлөлтөд худалдагдсан зойлог. Энд үү? Штиглет чи өөдгөө зойлог юм. Цагтаа чи бууд чаддаг байсан ч хэзээ ч толгойгоо альжуулж байгаагүй. Вайс. Та фаз очтой сонсогчийн тухай юу гэж бодож байна? Хэлэхэд хэцүү байна. Дүрс хийсэн замтай. Эхэмсэг хэмтэйч нөхрөлдөггүй. Эрүүгийн хэрэгтнүүд л хамгийн сайн туршуулууд байдгийн би туршлагаараа мэднэ. Мөгөөрс юм биз дээ. Яг тийм. Дандаа шоронд ордог байсан уу? Тийм ээ. Би дээд зөвлөлийн депутатууд шиг эндээс хасаад хайчилж болох уу тийх үү? Тэг. Бас өөрийнхөө анкетыг засчих уу? Хоч. Гога. Бос. Гога. Би бүслэлтэн дараагүй өөрөө бууж өгсөн. Би зөвлөлт засгийг зарчмын хувьд эсрэг үздэг. Хууль зөрчний хуулийн гишүүн байсан уу? Хүчээр болсон. Та нар зөвлөлт засгийн тогтолцоонд улс төрийн үнэлгээ өгөх ёстой. Яах гэж? Хэрвээ та нар боцохыг хүсвэл та нарыг эхний шоронд л дүүжлэх учраас Тэр тэргүүд үүслэн. энэ хэрэггүй. Энд чинь илүү. Хоч. Тамга. Би фазыг радиогийн сургагчаар томилхийг эсрэг үзэж байна. Харин би гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардж байна. Ноён тагнуулын сургуулийн орлогч захирлаа албан ёсоор шүү. Та сөрөг тагнуулын албаны дарга учраас би танд буултыг зөөр самгүй албан ёсоор шүү. Өөр мэт залуу. Ярьж хүчтэй. Сэгээдний гэрүүлээс гаралтай. Мэдээж тэрэнд бидний ихтгэл үнэмшлийг сайлрах ядгаж чадвал хэтийг харсан даалгаврын тухай бодож болох юм. Та сургуулийн захирлын хувьд тэр сонсогчид анхаарал хандуулахад гэмгүй байх гэж би бодож байна. Яг тийм. Үзэл суртал гэлгүй сургуулийн захирлын хувьд шүү. Гэрлэг бид хоёрын ажил захиргааных. Гэхдээ Берлин рүү явуулж байгаа тайланд бид онцгой үйл явдлаар оруулахыг хүсэхгүй байна. Вайс! Ижүр Вайс! Тэрний гарга. Сонсогч фаз хичээлд ор. Баяртай. Сургагч ирж байна. Мөгөрс. Гога. Фас. Фаз нашир. Чи давгүй ажиллаж байна. Яаж радио мэддэг болсон юм? Би радио сонирхдаг юм аа. Аль эрт хүүхэд байхын пионерын ордонд явдаг байсан. Чи Москваг явах уу? Москвад их байсан. 19 дэх юу? Удахгүй 10 ширнэ. Дан эхлэхдээ зэрэгт явсан уу? Би сайн дурынх. Өөрийн хүслээр тагнуулын сургуульд ирсэн үү? Намайг явуулсан. Гэхдээ би та нарын үзэл бодлыг хуваалцдаг. Тухайлбал Тухайлбал уу?
Хязгааргүй эрх мэдэлтэй байна гэдэг хувь хүнээс илүү. Тодорхой хэлдэ. Тодорхой юу? Хүний оюун ухааныг үйл хөдлөл нь удирддаг. Харин Герман улс зөвлөлт холбоот улсаас илүү хүчтэй гэдгээ бараг нотолсон. Эрх чөлөөтэй хүн бүр хүч чадалтай тал руу шилжих хэрэгтэй. Эх орон яах вэ? Энэ бүхэн хийсвэр ойлголт. Эх орон, ёс суртахуун, цэргийн нэр төр гэдэг хуучирсан ойлголт л доо. Хичээлээ хий. Сонсогч Бялцууха, Сонсож байна энэ сурагчаа. фазыг ажиглаж байгаарай. Мэдлээ. 1 2 3. Ой хак. Сонсогч Бялцуухад радио сурах ямар нэг найдвар байна уу? Үндсэндээ Морзын үсгэнд бууны нөх. Тэдний дунд чадвартай хүн байна уу? Байна. Фаз. Сонсогч Фаз. Гайхалтай залуу. Герман хүн ямар байх ёстойг тэрэнд багаасан зааж өгсөн юм шиг л байна. Тийм бүрэгдүүд манай нисгчдийн дунд байсан юм. 1 2 3. Чи яагаад зам дээр нуугдж байсан юм? Би ерөөсөө нуугдаагүй. Та надтай хүн шиг харьцаж байна. Онцгойхон биднийг шуудлан ирсэн. Харин та бол тагнуулын талаар туршлагатай. Та бол буруу зөвийг ялгах төрөлхийн авьяастай. Та нарын гартал хууль цааз байгаа шүү дээ. Зевсэг. Чамаа зевсэг олсон уу? Олсон. Би хамгаалах гэж зэвсэгтэй явсан юм. Намайг хорлон сүйтгэж шиж бодоод байгаа хүмүүсээс өөрийгөө хамгаалах гэж. Чи хүмүүстэй цуваг дэлбэлэх ёстой байсан юм шүү. Бурхан минь. Та хаанаас юм бодлоо мэдээлэл авсан юм? Чи өөрөө хэлсэн. Хизээ. Хизээ гинэ. Байрандаа байх та. Юу нүдэн онилгоод байгаа юм? Сонсогч шадаасаа. Та баригдахад нь авсан баримтыг ашиглах ёстой. Харин Бялцууха та өдөөн хатгсан асуулт асууна гэдэг боломжийг үгүйсгэж болохгүй. Би гимэн амжилтж байгаа хүний дүр тоглож байна. Харин энэ над дор нутгийн чанартай материал тулгаад авах юм. Эсрэг баримтыг ол ажлаа үргэлжлүүл. Харин чи лагерт хэн өөрийнхөө хүмүүсийг матсан? Хей, чи өөрөө. Байцаагдж байгаа хүн мөрдөн байцаагчаас асуулт асуух эрхгүй. Архи. Сэглэвти. Ойлингийн Намайг яадаг хийж байгаа? биеэр чадаагүй гэж хичээлээ үргэлжлүүл. Яв. Энэ жинхнээс хамаг чадлаараа цогсов. Ноёдоо эмэгтэйчүүдийн хэсэг тун харамсалтай юм болсон байна. Сонсогч эмэгтэй СС-ийн офицерыг шаргатуулсан байна. Тэр офицер эмэгтэй бүтэхгүй санааг биелэхгүй гэдгийг ойлгуулах гэж оролдожээ. Муу байна. Эвгүй юм. Манад язгууртай охтын дотор байртай сургууль байдаг гэж мэдсэнгүй. Сүрхий хэллээ шүү. Удамчны хөөхнүүд л хамгийн найдвартай туршуулууд болдгоо. Илжиг юугаар онцлог вэ? Чихэн. Хошуу шиштэй англиэс. Наад чинь илжигний хэрэг зүйл байна. Анхлах зэрэг зарим нэг офицерыг бодвол илүү хүмүүжтэй юм. Ноён Лансторп, би эртний лицэн гутрангүй үслэх хуваалцдаггүй. Элсүүлсэн хүмүүсийн дунд томоохон туршуул болчих чадвартай хүмүүс байгаа. Туршуулууд юм шүү. Нийгмийн шаарнууд. Тэдний дунд эх орондоо арай аятайхан ажил төрөл эрхэлж байсан хүмүүс ч байхгүй. Тэр сонсогч эмэгтэй генералын охин гэдгийг чи мэдхүү? Би та нарын зүтгэлийг үнэлж байна. Бэрхшээлийг ойлгож байна. Тэгэхээр юм байна. Тэр сонсогч судсаа хансан байна. Тэрний ёслын байдалтай буудахын тулд амийн аварсан байна. Би тиймэрхүү ажлыг дэмждэггүй. Энэ бол олон нийтэд хандсан ажил. Германчууд бид төрдөө дуулууртай захирагддаг бүхэл хэлбэрийг эзэмшсэн хүмүүс. Гэхдээ бидэнд жүжиглэх урлаг дутаад байна. Танд баярлалаа. Бодит мөрөөдлийн зарим нэг шин чанар. Тухайн хүнд бүтэхгүй зүйлийг бүтнэ гэж итгүүлэн урам зоригтой ажиллах итгэл үнэмшил төрүүлэх хүн хэрэгтэй байна гэж би шийдлээ. Ноёдоо, та нарын сонсогчид тийм байх ёстой. Ноёдоо, генералын охиныг ахлах зэрэг биш, ядахта үүнтэр офицер дагаж явах ёстой гэдэгтээ та нар санал нэг байна уу? Та нарт ямар нэгэн санал гомдол байна уу? Байхгүй. Эд явж олно. Явъя ахта. Нью-Йорка бол хосгүй эмэгтэй. Гестапод ийм эмэгтэй байхгүй. Жирийн нэг суран бүсээр мэрэгдсэн ажилтан. Оросууд бид шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүй. Өвөө элен зөвөө шиг л зодтдог. Энэ өөрөө эндүгээр ингэсэн. Офицерууд руу дуудагдахгүй. Биднийг орондоо золиослох гэж л нүрэ зориуд юм болгосон юм. Таны овог Надад овог байхгүй. Халгаа хочтой. Манайх эмэгтэйчүүдийн хэсэг болохоор цэцгийн нэрээр нэрлэе гэж бодож байсан юм. Удирлага зөвшөөрөөгүй. Зүү хочтой. би сонсогч зүйтэй ярилцмаар байна. Огтоо. Одоохон. Тэр нэг хувцсан. Бид онцгой тохиолдолд ингэдэг. Ямар? Ирсэн хүмүүсийн зарим нь манай огттой уулзахыг хүсвэл. Дарсуу.
Тэд цэргийн дотор хувцас тавьж олгодог ч бид дотор өмдө тарихыг зөвшөөрдөг юм. Тэр тасархаагаар нь гайхалтай сайхан хөхөвч ойдөг юм. Таныг хэн гэдгийг? Ольга. Манай сургууль эмсийн хүрээлэн хоёрын хооронд ялгаа байгаа. Та СС-ийн офицерын жигшүүртэй зан бичгээр баталж чадах уу? Би бичгэр билээ. Тэр офицерыг яах вэ? Ухааруулах гэж фронт руу явуулна. Ганц охиныг дийлэхгүй байна гэдэг шившиг. Та нарыг хатуу шийтгэл хүлээж байсан. Гэхдээ Ахмад Зеленко Авба мань хурандаа Сарокин та хоёр надад аятайхан сэтгэл төрүүлсэн. Тэгэхээр би өөрийгөө Тэгж гэж бодож болно. Гэхдээ хэрвээ өөр хүн мэдвэл Арай үгүй юм. урд талын зурдалтай суугаарай. Над таны даашинз таалагдахгүй байна. Би танд өөрийгөө өг гэж тушаана. Надад тушааж олно Гестапо. Би тэлхийх биш. Авбрын унтер офицер. Шар айраг маань яг хадагтай үс шиг өнгөтэй. Танд манайх таалагдана гэж найдаж байна. Ноён Лансдорф сайн уу? Сайн байгаа. Та болгоогтун. Хаган Алойз. Хадагтай би танд тохирсон магтаал юг олж чадахгүй байна. Би Орос хүн. Уучлаарай. Уучлаарай. Би удахгүй ирнэ. Та намайг харуул хамгаалттай үлдэж байгаа юм уу? Та юу ярьж байна? Ноён Хаген тун аятайхан хүн. Ноён Полонский хөзөр өгөөч. Та суу. Дуртая. Тоглоомын дүрм энгийн. Хожигдвол үнсэн. Генералыг 37 онд баривчилсан байна. Ольга эцэггүй үлдсэн. Тэрнийг Сумангийн комиссар Александр өгч өргөж авч. сонь юм. Энийг өрөх байж магадгүй гэж та айхгүй байна уу? Шалгаад өгөөч гэж гуйгаач. Аль болохоор хурдан ш. За, Зуба ажилд орсон. Эхнэр нь хий. СС-ийн Аврихерийн бэлгэсэн эхнэр. Сайн байна. Би тэднийг нөхрийнхөө найзуудтай танилцуулсан юм. Тэд тэрнийг сайхан ажилд оруулсан. Одоо хагас сэргийн зохион байгуулалттай барилгын хэсгийг удирдах байгаа их сэргэлийн хүн. Сайн байна. Зүүн авгаа. Тэрэнд яг л муу шиг наалтчихсан. Тэр хүүхэн аав бүрэн бүтэн байгаа шүү. Би мэрэгжлээс хэлсэн. Таны талаа хардаг болох шивдэ. Би тэднийг энэ талаар хатуучин хяналттай гэж бодсон. Гэтэл бусдад адил хараа хяналтсууд байгаа юм болгоныг дэлсдэг юм шиг тийм. Тэгэлгүй яах вэ? Авилгал юм чинь. Тэр чамд хуурамч юм өхөө үедээ болгоомжтой байгаарай. Над энэ чулуунууд ямар хэрэгтэй юм? Тэнийг юм ярих хэрэггүй. Энэ чулуугаар чин лагер дээр нэг хүнийг сольж авч болно шүү дээ. Хоёрыг ч болно. Дэлгэрэнгүй асуугаарай. За. Заавал. Бид Яноштой хамт уурхаг усан дахуулсан. Тэр Унгартай хамт. Болно. Чи яасан бэ? Хэрэг болохоор би чамайг дуудана. Хадагтайг хоёр дахь удаага бэлгэсэн хоцроохын тулд болгоомжтой яваарай да. Тэр Герман хүүхэн үү? Хэн? Варшавын Варета чуулгын хүүхэн. Харамсалтай нь Герман хүүхэн. Гэхдээ би таныг журамт хүсгүй гэж найдаж байна. Энийг ах уу? Хэрэггүй. Хот үзгүй. Яах юм? Та дэлгүүр хийсмээр байна уу? Юм хөдөлгөж явах уу? Музей зоогийн газар орох юм уу? Би хаашаач явахгүй. Та бидэнтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөн. Тэгсэн мөртлөө Германы офицертай хачаа харьцсан. Та зөвхөн үнтер офицер шүү. Би таны юу хийдгийг мэднэ. Явцгаая. Хаашаа? Та зоогийн газар чигээ үздэй. Та над руу битгий ингэж хараач. Таныг миний нууц амраг надад ууралсан байна гэж бодох үедээ. Бурхан минь ямар шудраг хүн бэ? Надад Гестапо илүү их таалагддаг. Таныг ойлгохгүй байна. Ятгахтаа тэнд худлаа дүр эсэхгүй. Кофе хачиртай талах. Мэдлээ. Бидэнд энд аятайхан байна уу хаа?
Одоохон. Та дандаа ийм даалгавар биелүүлдэг үү? Ямар? Та нар шиг хүмүүсийн дунд аятайхан хүмүүс байдгаа гэж над шиг хүмүүст итгүүлэх. Та миний даруухан даалгаврыг мэддэг юм байна. Сэтгэл санааг минь онгичих гээв. Таны бидэнтэй хамтран ажиллах хүсэл чинь тооцоогд. Германы удирдлагын сонирхлыг татахгүй гэж бодоо юу? Одоо бид Варшав руу буцна. Та нэг Герман аялал зочлно. Хэрвээ та намайг алдчих бол таныг фронт руу явуулах уу эсвэл буудах уу? Наашир. Манай зогс. Танд юугаар туслах вэ? Дайн хааг нь. Та шийдвэрээ өөрчлөөгүй юу? Огтхон ч үгүй. Тэгэлгүй яах вэ? Бид танаа удирдлагад туслана. Би удахгүй буцаад ирнэ. Нөхөр маань дандаа завгүй байдаг юм. Эдний анги дээр цуглаантай. Гэхдээ өнөөдөр үнэхээр хурдан буцаж ирнэ. Манад найзууд маань зочилж байгаа юм. Таны дагуулж явсан эмэгтэй хаана байгаа? Машинд сууж байгаа. Та тэгэд оруулаач тээ. Явж болно. Мэдлээ. Ноён хаагны байшин. Гүнгийн хатан фонкор. Фон Рюге. Эзэнт улсын зөвлөх. Та замд яваад ядраа байлгүй? Амрах хэрэгтэй. Тэр таны өрөө. Харин та өнтөр офицерт албандаа буцах зөвшөөрнө үү? Тийм ээ, тийм. Хэрвээ та татгалзахгүй бол наад хүн чинь явг. Харин хэдүүлээ хөгжилтэй байх ямар нэгэн арга бодож олъё. Аль ийшээ орцгоо. Энэний тийш баярлалаа. Та нар чинь Москвагийн дэргэд Оросуудад өчөглүүлчихэд тэдний генералын огтыг эргүүлдэг болчихоо юу? Хашир байна шүү. Гүйцэтгэж л байна. Та ийм хүн байсан юм уу? Бардам. Алоис. Энд чинь надад таалагдж байна. Би танд байшаа үзүүлье. Хэдүүлээ хүзэр тоглоё. Оо та энд байгаа мó? Сайн байна. Уучлаарай ноён зөвлөхөө. Өнтөр офицер бид хоёрт ярилцах юм байна. Таныг хэн гэлээ? Вайс. Ёс төдий зүйл. Би шаардлагатай байлээ. Уучлаарай. Би баахан ишлэл татаад ярьчихлаа. Бүгдийг алмааруулсан Жүжигчин. балаа юм. Чиний тэр хөөгөн чинь залхиан амтан болол та. Элзаг өргсөн зүйл. Нууц газарт өөр юу ч байхгүй. Онгоцны буудлын дээрх сөнөгч онгоц дэлбэрсэн дуулсан уу? Шөнжингөөл гүнэртэй зууралдлаа. Тэр германтай. Агуулхад ажилддаг үү? Тийм ээ. Тэр инженер. Чи юу нуудгүй. Үгүй хөзрөл тоглодог. Надад мөн үг гэж ээлзад хэлээш. Би хожигдоод байх юм. Бригадаас авах эвгүй юм аа. Харамч юу? Үгүй дээ. Сайн хүүхэн. Энэ бол гайхалтай халахвч байх болно. Урд нь тийм байгаагүй. Гартай болохоор ажиллаж чадна. Харин фронт дээр хөлгүү болсон болохоор туршуулын маань танкны үйлдвэрт ажилд авахдаа зориуд шалгахгүй. Орчин үеийн мэдээ алдуулах тарианы тусламжтайгаар хагалгаа хийхэд ухаан орсон ч өвчнөө мэдрэхгүй. Таны санал маш ухаалаг. Мас сэтгэл судлалын талаас ч гайхамшигтай байж магадгүй. Гэхдээ би хүчээр хагалгаа хийх гэсэн иймэрхүү эдгээр зүйлийг эсэргүүцдэг. Олзлогдсон цэргүүд ч бас хүүхэд биш. Туршуул маань хөгжлийн бэрхшээлтэй хүн болонгуудаа сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг алдаад бурууга хүлээж ирнэ. Хэрвээ ямар нэг золгүй явдал тохиолдвол Тийм ээ. Гэхдээ энэ бол цэргийн үйлдвэр. Танкны үйлдвэрээс санагдах юм ноён хошууч аа. Тийм ээ. Тэнд ядахта мэрэгжилтэн хэрэгтэй. Гүр дэлбэрэх нэг хэрэг. Харин цэргийн томоохон үйлдвэр дээр хорлон сүйдэх ажиллагаа явуулна гэдэг өөр хэрэг. Сургана. Нашрам хэлэхэд ийм юм болж байсан. Майда хөгжчүүл бидний цуглуулсан үрнээс шин санаа төрдгийг та нар мэдэх үү?
Та нарт баярлалаа ноёдоо. Та нар ядарч байгааг би ойлгож байна. Гэхдээ амар хялбар байх болно гэж та нарт амлаж чадахгүй. Ноён сургагчаа сонсогч бэлзуухыг дуудсан уу? Тийм ээ, явж болно. Өөдгүү зан гаргаж амьд явснаас үйл хэргээгээ төлөө сайхан үгсэн дэргэж тамга хатаасан дэлхийг сонссон. Тэр авгаа Германы үйл хэргийн төлөө гэж хэлсэн байж болно. Үгүй тэр эсрэг утгаар нь боддог юм. Хэрвээ ямар нэг юм мэдвэл над хэлээрэй. Мэдлээ. Харин тэр Сэхэтийн ямар хуу байна? Хааз уу? Тийм ээ. Залтай ирдэ. Тэр батга юу хийсэд байгааг би мэднэ. Дарга нарт зуулгуудад итгэхгүй байгааз? Итгэхгүй байна гэж юу? Ойлгомжтой. Тамга хатаас хоёртой би өөрөө ярилцсан. Суу. Мэдлээ. Фазын тухай рапорт гэж. Мэдлээ. Сонсогч тамга та дэндүү чалжаа юм. Урд хэл хүзүү ороод юм шүү. Хоёулаа мэндэ мэдхүү. Би сонсож байна. Би цэргийн олзлог төслийн лагерт буцаж очимраа. Тэнд намайг олзлог төслийн холбоод сонгосон. Тэд бослог гаргахаар За би бэлдэж. бодъё. Наадгаа хурдан хий. Би урд нь та нартай ажиллая гэж боддоггүй байсан. Хинтээ ажиллавал зүгээр гэж зөвлөмөр байна. Хадаастай. Өөр хинтээ ажиллаж болох уу? Хадаастай. Би одоохондоо ганцхан тэрэнд л итгэж байна. Яасан бэ? Яасан? Хазгаа гიშгч шиг боллоо. Дэтрик чамайг эмнэлэгт итгэж ядах болно. Битгий зөвшөөрөөрэй. Тэрэнд хөлбөө хорны сүлгэж хэрэгтэй байгаа юм. Өвчин намдаг чийчгүүл тэсч болгол юм. Чи миний эслийг дуулав уу? Ямар ч байсан болохгүй шүү. Мэдлээ. Таны боловсрал. 2 дугаар ангиас хөөгц. Та лагерт тийм байсан бэ? Та лагерт ямар гавьяа байгуулсан юм? Хамгийн энгийн. Надад нэг этгээд малтсан нөх үзүүлсэн юм. Бусдыг оргоё гэж уруу татхаас өмнө би тэрнийг цааш нь харуулсан. Хэрвээ тэр итгэл манай хүн байсан бол яах вэ? Тамга бас коммунист үү? Өнтөр ингэж ярих бол би ийм юмд автагдах хүн биш. Сахилахт 10 хоног. Яв. Юу болоод байгаа юм бэ? Хайцгаа. Сонсогч бэлзуухай. Ирүүгийн этгээд минь чамайг тонилгын шүү гэж хадаас мөгөөс тэлсэн. Харин мөгөөс өмнө хадаасын эхнэрийн тухай ярьсан байсан юм. Сая таймт эхнэрээсээ болж намайг зовтоод алчихсангүй. Намайг дагаад яв. Зогс. Эрг. Бод. Энийг тэнд. Эхнэр маань. Яг ингэж өргөжлүүл. Зогс. Бүлэг хорлон сүлэх ажиллагаа явуулж байна. Сургагч Вайс. Сайн байна. Амрыг ирээ. Ажил ямар хүн вэ? Шатлагч ажил байна. Ахмад дид чөт тэгэхээр нэг ухчихж. Ахмад дитрих гестапоос дахиад бичиг ирж. Лагерийн захиргаа эсэргүүцэж байна. Та нар лагерийн бараг бүхэл бууны нохтыг сургуультай авсан бай. Ахмад их ярхаа хүн байна да. Гэхдээ гестапогийн уурлаад байна. Авер таныг шагнана. Шагнахаа. Тэр чинь хаана байгаа юм бэ?
Нэг хэсэг нь ажиллаад шагналыг удирдах байгаа хүн нь аваад байна гэж Штенглиц хэлж байсан. Ажил хийхгүй товт гомдол гаргаад л Та сонс. Та хэдэн хүнийг лагер руу буцаач. Бид явуулж болно. хэрэгтэй хүн алгав. Яг тийм. Вайс явуул. Хэдлээ. Явуул. Яаралтай бичиг баримтын бэлд. Би гарын үсэг зуръя. За. Сонсогчдоо та нар ууж байна уу? За. Салхилээ. Сонсогч баас. Ойлн руу гүгээд. Сонсогч гого. Гүгээд. Сонсогч мөгөөс гүгээд. Сонсогч хадаас гүгээд. Сонсогч бэлзууха гүгээд. Сонсогч бөө гүгээд. Сонсогч тамга гүгээд. Олигтойгоо яваач. Фас. Та залхуу хүү юм. Сурагч байс. Хайдыг харж бай. Би цааш дилбэр дэвчихгүй. Энэ малнуудаас шивтэр үнэстэй байна. Амралт. Тамхи байхгүй 80 халах тэслэгчээ. Кавказын эслэгэл бидэнд тусал. Тэгвэл та нар тамхитай болно. Санаачлаг гаргах юм л байдгийн да. Би л ганцаараа буруу та гинэ. Гэрэл ах өчөөхөн амтан. Ингээ ярьж бас. Штенглиц яргачин. Тагнуул гэдэг юун төрөнд туршил, эрэл хайгуул. Ноёнхомдоо битгий зөвхөр. Та хөгжлийн бэрхшээлтэй хорлон сүйтгэгчийг санаачилсан. Би өөрөө ч тэрнийг хайрлаж байна. Сайн дураараа хагалгаа хийлгсэн эр зэрэг нь биширч байна. Энэ ud эргэлзэж байсан Лансторт Вайс танд ч гэсэн гинтийн бэлэг болно шүү. Гайхалтай. Ноёнхомдоо танд баяр хүргэе. Би Мисцлийн эмчид баяр хүргэх гэсэн юм. Зүгээрээ. Бошуул. Одоо бид эдний хувьд орон тооны бус чекистүүд болсон. Бүгд явцгаа. Алхаад марш. Эхний 3 хүн бэлэг ноёнхомдоо. Та нарын хэн ч эргэлзэж байна. Нисхээс татгалцахад одоохондоо оройтойг байна. Бид тэр хүнд таарах ажлыг олж өгнө. Алгу. Амжилт хүсье. Нисгэл бэлэн явъя. Хамгийн гол нь мэдээлэл үнэн зөв байх ёстой. Зарим хүн газардангуудаа дотоод хэргийн яамны ардын комиссарын газар ханддаг. Тэр хэрэггүй үстэй. Шууд л устгана. Манай хүмүүс та нарыг тэнд ч гэсэн анхааралтай ажиглах болно шүү. Ахмад Дитрих танаас ажлын үр дүн хүлээх болно. Би фазыг туршиж байгаа юм. Тэрэнд өөрөө чөлөөний үнэлэх бичиж өгөөд дараа нь буу өгөөд зохих ёсны эмэгтэйг хамт явуулсан. Бидэнд танай сөрөг тагнуулчдын дүгнэлт биш, баримт хэрэгтэй байна. Таны зөв ноён шүүч. Ахмад хон Дитрих бол орчин үеийн тагнуулын нэвтрхийг толил гэсэн үг. Фаз гадагшаа гарсан гэж надад дэлтгэсэн. Штенглиц та надад хэрэгтэй байна. Ахмад Дитрих. Та нааш ирдэ. Сонсогч фазад хэн чөлөө өгсөн?
Би танаас асууж байна. Миний ширээн дээрээс бие бүрэл түүний нэрсийн жагсаалт алга болсон байна. Үзэл суртлын ноёдоо. Би нэг удаа ноён сургуулийн захиралд онцгой амжилт гаргасан сонсогчдыг хот руу чөлөөгөөр явуулах санал тавьж байсан юм. Гэвч ноён хошууч Штенглиц энэ тухай бодохын ч хэрэггүй гэж надад хэлсэн. Вайсман, та үнэхээр шудраг хүн юм аа. Гэрлэх, та тэрнийг яаралтай ирж ол. Фазик барих хэрэгтэй. Яхаараа сонсогч харуул хамгаалтын хажуугаар нэвтэрч гардаг үлээ. Энэ таны мэдлийн асуудал санагдах юм ахлах дэслэгч гэрлэх. Хэрвээ би андуураг бол энэ үзэл суртал биш баха. Ноёхан да. Ноёдоо. Мэдрэлээ харил. Урдан байцааланд бидэнд бүгдд маань хэрэг болно. Цухалдах хэрэггүй. Зүгээрээ. Учрыг нь олно. Та одоо нэг ганцаараа тоглолт хийх учраас гимнастикийн хөдөлгөөн алиулахаар баг хийх хэрэгтэй. Гэвч та өөрөө ойлгож байгаа. Одоо гудамжаар дүүрэн хүүхнүүд явж байна. Эрчүүд хүүхнүүдийн тоглолтыг үзэхийн тулд мөнгө төлж байгаа бол тэдэнд гимнастикийн дасгалын тухай дурсамж төрүүлэх ёсгүй. Муугүй шүү, муугүй. Завсарлага. Сагнуулын сургуулийн бие бүрэл түүний жигсаалт нууц газарт байгаа. Өнөөдөр яаралтай аваа төв рүү явуулаарай. За, Тэд фазыг сэжгэлж байгаа. Сайн хэрэг. Тэр залуу ястал үл бүтэх хүн дээ. Би ч юм тачиртай талх авчирсан. баярлалаа. Би дандаа л юм идмэр санагддаг. Тэр ч байтугай би хоол зөөдөлдөг. Талах сүүгээд л. Хатасын бүлэг явсан онгоц агаарч чадсан. Хатасыг манайхан газар цагтан тасаж авсан. Тэрэнд зориулж яаралтай хорлон сүтгэх ажиллагаа бэлдэж байгаа. Сайн байна. Ойлгоог юу гэж байна? Зөвшөөрсөн. Сайн байна. Мэдэхгүй юм аа. Хэрэггүй юм шүү. Хэрэгтэй. Гүцээ. Заач. Болгоомжтой л байгаарай. Вайс би таныг ирсэнд баярлаж байна. Алайс дандаа ангираагаа яваад алга болчихдөг юм. Таны дагуулж ирсэн бүсгүй гониглаад юм чи тэхгүй орноос ож босхгүй юм салхинд гарахыг санал болгосон ч татгалцсан. Гүнгээ хат хоёр хайчсан юм бэ? Бурхан тэнгэр намайг ивэг. Тэд хоорондоо зүгээргүйг би ойлгож байна. Харин уулзах гэж яагаад манай гэрийг сонгосныг би ойлгохгүй юм. Ойлгоо таны хүлээж байгаа. Өдрийн минь. Өдрийн минь. Та салхинд гармааргүй байна уу? Гарахгүй гэвэл та намайг хүчээр гаргах уу? Би таныг доор хүлээж бай. За. Би хувцас өмсөдгий.
Нина. Та бол Нина. 11 комиссар Александров Николай Николаевичийн охин. Таны эцэг хизээч хэлмэгдэж байгаагүй. Ольгодоос Свердловск туга. Холийн дэд сурдаг. Та сумангийн эмнэлэг их танай анги бүсэлтэнд орсон. Та намайг гестапод өгч болно. Удирдлага намайг хараа муутай гэж мэдэнгүүтээ буцаагаад лагер руу явуулна. Бидний хооронд ямар ч яриа болоогүй. Та Ольга хэвээрээ үлдэнэ. Яв. Та явах хэрэгтэй. Та чинь яаж байна? Энийг тавьж яах нь вэ? Уушлараа гүнгийн ахайтан. Би азгүй юм аа. Хамгийн гол нь эм биш. Сайн хооллож тайван байх хэрэгтэй. Яагаад ингэсэн юм бэ? Лагерийн хоолнд амин дэм байхгүй болохоор тэр. Баярлалаа. Машин үүдэнд байгаа. Эдгэн гэж найж та. Ольга эдгэрчлээ манад байх болно. Их баярлалаа. Танай нөхөр чинь Аз зуршиж тоглодог юм байна. Тийм ээ, тийм гүнгийн ахата. Цэргийн сургуулийн сонсогч байхдаа бид тооцоо хийхдээ хөнгөмсөг хүүхнүүдийг яаж молигддог байсныг та сонсомоор байна уу? Мөнгөний дэвсгэртээ хэд хэсэг хуваачдаг байсан юм. Дэвсгэртийг бүтэн болгохын тулд тэр хүүхэн ганц хүн биш, дэвсгэртийн тасархай байгаа хүн болгонд анхаарал хандуулах хэрэгтэй болдог байсан. Явах уу? За. Таны царайлаг олзны бүсгүйн хувьд бүх юм бүтэмжтэй байх болно. Танд баярлалаа гүнгийн ахайтан. Абвертийн та нарт тусалснараа гүнгийн ахайтан улс төрийн хангамжиндаа санаа тавьж байгаа юм. Харин би материалын хангамжийг эрхэмэлдэг. Эсвэл вайс та энэ залуухан гүнгийн ахайтан гэрлий гэж гоход намайг хөгштөн гэж бодоод байна. Яалаа гэжтэй гүнтэй. Та эд насн дээр явна. Өнөө шөнө Күүнерт бид хоёр цахилгаан станцыг дэлбэлэх санаатай. Намайг танаа сургууль руу дуудсан гэж чи бригадад худлаа хэлж чадах уу? Гэхдээ Вайс. Та нөхрийг манд гэрээсээ алгуулах ямар арга зохиож байна да? Энэ өөр юм сэдвтэй мар ухан. Чи ахраа гэж ярьдаг байна. Зүрх сэтгэлээсээ. Би та хоёрт кофе аваад ирье. Хэрвээ би амиа алдвал энд л харамсалтай байх бах та. Тэгээд Би танаас залуу ирч хүчтэй байцаагчдыг чинь нилээд ядраасан да. танд илэн далангүй хэлий. Хэнч байлаа гэсэн би эр зөргийг үнэлдэг. Таныг 20 минутын дараа буудна. Та нарын зүгээс бууж өгсөн хэрэг болно. Та гайхуулах хэрэггүй. Үхэл гэдгийг тооцох хэрэгтэй. Энэ бол хийсвэр бодол. Та улиг болсон зүйл ярьж байна. Эх орныхоо төлөө үхэн гэдэг бүр улиг болсон зүйл. Бид таныг байцаахаар та энэ улиг болсон зүйлээс зайлсхийх болно. Та хойднаас байдаг гэдэгт итгэдэг юм уу? Манайхан танаас байсал авахар. Цагаа өрөх хэрэггүй. Тэг хэрэг байна уу? Та бод. Та надад онцгийн хэрэгтэй зүйл хэлэхгүй байсан ч гэсэн би таны амийг өршөөлж чадна. Яах гэж тэрв? Өнөөдөр би их сайхан замтай байна. Би сэтгэл санаагаа үүмэлмэргүй байна гэж бодъё. 20 минут чинь дууслаа. Та яарах хэрэггүй. Дахиад шар зууж тамиг тат. Сүүлчийн хундаг. Та гэнэ хүй юм. Танд баатардгаар өгөх боломж олгоно гэж бодъё юу? Таныг байсалсан протоколыг захирсны дагуу бөглөсөн. Доор нь таны гарын үсгийг зурсан байгаа. Танд дахиад 10 минутын хугацаа өгье. Та гэр бүлийнхэн тухай бод.
Гэрлэх чи маанаг am тийм бие барьж чадсангүй юу? Энэ офицер их орондоо нэр төртэй хүн байсан боловтой. Энийг сүрдүүлэх хэрэг байсангүй. Ушууч Штенгелис таны санал оновчгүй боллоо. Миний буруу Лансдорф. Хаазыг барьсан. Наадхаа зайлуулаад хойноос очоорой. Хүний санаа бодлыг үнэхээр мэдэх аргагүй юм да. Хаан алдаад хаанаас олохоо мэдэх аргагүй гэж орсууд ярьдаг юм. Ноёдоо би магтаад хэлэхдээ харам. Гэхдээ танай хөгжлийн бэрхшээлтэй хадаас үнэхээр сайн ажиллаж байгаа. Оросын аж үйлдвэрийн зүрх болсон хотод манай тагнуулын ажиллагааны эхлэл тавигдсан. Хаазыг фронтын англи нэгтгэлийн хэсэгт барьсан. Дээвэрлүү шахагдангуудаа сумаа дуустал буудсан. Дараа нь трамплин дээрээс харьяаж байгаа юм шиг үсэрсэн. Маанаг амтэг. Эмч нар арга хэмжээ авсан. Амьсгаатай байгаа. Яаж угаан дэрв, хийрхлүү, цөхрлүү, оргосон гэж хэлэхээс айсан хэрэггүй. Энд дөө. Жагсаал таана вэ? Тийм ээ. Вайста ноён зөвлөх хон рүүгээ таны талаа ашиглая гэж сайн арга бодож. Би тэр орос хүүхэнд сайхан сэтгэл төрүүлэхийг хичээсэн. Сайн байна. Берлинээс ихний хараасаа хүрээд ирж. Ангелика сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Бид хадагтай Ангелика сургуулийнхаа эмэгтэйчүүдийн хэсгийг үзүүлсэн. Тэр хүүхнүүд тагнуучдад хэрэгтэй хамгийн энгийн зүйлийг ч мэдэхгүй байсан. Хадагтай та надад энэ талаарх мэдлэгээ хуваалцахгүй юу? Би аль болохоор сайн сурч байхыг хичээх болно. Тэхийн тулд та миний дайсан болох хэрэгтэй болно. Ангелика та ухаантай үе юм. Та ийм авьяастай хүүхдүүдийн сургууль байгуул гэж манай таргыг ятгах. Тэгвэл бид бүгдээрээ тэр сургуулийг чинь сонсогч болно ш. Ноён Лансдорф эмэгтэй тагнуул бэлдэх зарчмын тухай ярьж байна. Эмэгтэй хүний давуу тал нь эрчүүдийн сул талд нөлөөлөх чадварт оршдог. Хэрвээ эрх хүн сул дорой бол тэрэнд юу ч нөлөөлөхгүй. Эмэгтэй тагнуулчдаг юм шүү. Хадагтайг бидний дайсан боллоо гэхэд оюун ухааных нь өмнө би лав хэсгүй байсан. Миний шавж бас. Эмэгтэйчүүдийн сургуулийн талаар өөр бодолтой нь өнөөдөр ойлгомжтой болсон. Хадагта та юуг хамгийн хүсэж байна? Цаа зарахад оролцохыг. Оросын тагнуултай ажиллана гэдэг туулайг чоны сүргээр хөөлгөхтэй л адил. Чоны сүрэг туулай руу юу эсвэл чам руу дайрах уу гэдгийг чи мэдэхгүй. Штенгелис таны ярьж байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр би зам муутай байна. Эрхсбюрерийн элч цагаасаа хоцорч байна. Хөгжим. Энэ ноёд энд байх шаардлагагүй гэж бодож байна. Стандартын фюрерийн ахынх нь хүүхэд. Эрхсбюрерийнх байсан ч над ямар хамаатай. Генрих чи хаанаас гараад ирэв? Яг нь. Хотын миний хамгийн сайн найз. Генрих Бид нэг нутгийн. ноён Лансдорф. Амригри. Генрих Шварцкопф. Та Берлинээс яаралтай мэдээ авсан уу? Рекс Фюрерийн бүрэн эрхэд төлөөлөгч Вилли Шварцкопф шууд танай штаб руу явсан. Бид тантай дараа нь бичлэн уулзаж дэлгэрэнгүй ярилцсан ноён Лансдорф. Одоо танай ажилтнуудын дэргэд сүүлчийн асуултаа асууя.
Та нарын мэдээлж байгаагаар бол дайсны аж үйлдвэрийн төвд манай тагнуулын бүлэг амжилттай ажиллаж байгаа юм байна. Хэрвээ би андуураагүй бол тэднийг та нарын хөлийн тайрсан хадаас тулгалж байгаа. Тэд зөвлөлтийн танкны хуйг нь самрын халис шиг гэсэн мэдээлэл өгсөн. Сайн байна. Гэхдээ манай мото ангийнхан огт өөр зүйл хэлж байгаа. Бид маш их хохирламсч байна. Хэний буруугаар хохирламсч байна гэж та хэлэв. Ноён Лансдорф, би таныг ядраачх уу? Тань тусгад байлаа ноён стандартын фюрер. Надад үгүй л болов. Эрексвэрүр гимлэрт гэж Үүнхээр онцгой шиг үйл явдал болоод. Би нэг сайн ойлгохгүй байна. Харин манайхан ингэж ярьж байгааг би сонссон. Оросууд хөдрийн ордоо алдна гэж тооцоолсны дагуу танкуудаа бодит технологиор хийсэн гэсэн. Манай хайрын хүрэн гисэн хил хязгаартаа хүрч чадаагүй. Энд тагнуучдын буруу байхгүй. Вермахтын генералууд буруутай. Генерал чи том хүн болжээ. Найз минь бид уулзнаа тэмдэглэх хэрэгтэй. Эсвэл чи урдын адил шарзнаас шар айргийг, шар айргнаас ус уухыг эрхэмсэг хэвээрээ. Танай фазад ер нь юу тохиолдсон юм бэ? Сонсогч байсан фазын урвалд манай тагнуулын төв сургуулийн нэр төрийг гутаах болно гэдгийг бид ойлгож байна. тийм ээ. Миний ярихын дууслаа стандартын фюрер. За сурагч байсыг оруул. Комисс таны үгийг сонсохыг хүсэж байна. Ан стандартын фюрер. Эхлээд надад сонсогч фазын нэр төрийг гутаах баримт байгаагүй. Гэхдээ Ахмад фон Дитрих тэрнийг ажиглахыг надад тушаасан. Миний бодол эрс өөрчлөгдсөн. Удалгүй сонсогч фазын тухай сонсогч Бялзуухагаас нууц мэдээ авсан. Тэгээд би сургуулийн орлагч захирал ахлах дэслэгч Герлахта бичгээр мэдгдсэн. Миний рапорта тэрний ширээнд байгаа. Тийм ээ. Тэр хавцыг ахлах дэслэгчийн өрөөнөөс авчир. Миний мэдээллийг яагаад таараагүй би ойлгохгүй байна. Та одоохондоо явж болно. Ноён Лансдорф, би тагнуулын салбарт ийм нэр хүндтэй тань шиг хүнтэй танилцсандаа баяртай байна. Бид таны тайлбарыг хамгийн анхааралтай судлах болно. Миний дүү энд үлдэн. Берлин дэх чиний архины найзууд энэ гар сохирлыг даван туулна гэж би найдаж байна. Миний зөвбөстэй хатагтай. Ингээд энэ бол Аберт болон Гестапод ашигтай байх болно. Генрих та нарын бүх бэрхшээлийг тодорхой мэдээлэх боломжтой болно. Эцсийн эцэст бид бүгдээрээ нэг хэргийн төлөө зүтгэж байгаа. Би танд нэг их төв удаагүй байх гэж найдаж байна. Энэ бол ноён стандартын фюрер бидэнд итгэж байгааг ингэрч. Бид бол Шварцкопчуд гэдгийг бити мартаарай хүмүүн. Гетлер мантугай. Өнтер офицер шудраг байсныгаа төлөө хохирохгүй байх гэж найдаж байна. Би өнтер офицер байсын талаар хамгийн сайхан сэтгэлдэлтэй байгаа. Явъя. Алло. Хөл. Стандартны фюрер хүлээгээд байна. Энд их сайхан газар. Англиката салхинд явмаар байна уу? Үгүй. Би татгшаа ормоор байна. Хадагтай зөв хэцүү газар шүү. Барьцаанууд уу? Дээрэмчид. Вайс, таны ажил бүтэмжтэй байгаа юм байна. Таны тусламжтайгаар Та санаж байгаа гэж юу? таныг зөвшөөрвөл би хэмээн амжилтахад билээ. Тэр Орос хүүхний зөвшөөрөлтэйгээр. Хадагтай Ангеликагийн ясан эгэн миний сэтгэлийг татдаггүй. Харин сургуулийн захирал Гэрд өөр бодолтой байдаг юм. Вайс. Баг тушаалын офицер даргийнхаа амийг аваад гэм буруугүйч өөрөө золиослогддог. Харин чи жирийн нэг плюс биш юм. Энэ комисс хордог сэр угаад ажиллаж орхлоо. Нөгөө Орос хүн яаж байна? Гарныхын болтыг авсан. Тэр талаар бүх юм хэвээ. Генералын охин ямар айдгүй яг л тийм байгаа. Гэхдээ сэтгэл санааны хувьд тогтворгүй хэвээрээ л байгаа. Нойрны юм үшээ тунгаар өгүүл яадаг юм бол. Та намайг имээр солих гэж байгаа юм уу? Үгүй. Хэрэгтэй гэж үзсэн болгоно хий. Тэр бидэнд удахгүй хэрэг болно.
Эмчнэр таны биеийн байдал сэтгэл зовсон хэвээр байгаа. Удирдлага таны өвчний тухай мэдэхгүй. Гин буруугүй байж коммунистуудад хороогдсон эцгийнхээ өшөөг авахын тулд таны Германы айрам туслахаар шийдснээс өөр юу ч мэдэхгүй. Та надад өөр юу ч хэлэхгүй юм уу? Хэлмээр л байна. Гэхдээ хэлэхгүй. Надад хэлэх эрх байхгүй. Эмч ирлээ. Копи уу? Би яарч байна. Та инээж байгаа мó? Бурхан минь. Яг хөгж. Би айлгаагаар орос хэлний хичээл заалгаж эхэлсэн. Сонирхолтой ч хийцэн юм байна. Миний алоос намайг сур гэсэн юм. Нөхөр чинь сонир зөвлөгөө өгдөг юм байна. Орос зарцтайгаа дохио зангаагаар харьцахтал хангалттай. Манай удирдлага таны хүчин зүтгэлийг үнэлнэ гэж бодож байна. Танай дээд удирдлага миний төлөө юу ч хийж чадах юм билээ дээ. Миний алоосыг гэрте байлгадаг болгохын тулд царайлаг залуухан хүүхнүүдийг бүгдийг баривчил. Баяртай. 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 Ноён Хаген. Машин сууда. Чи чи солиороо юу? Мэдхгүй. Би партизанууд руу очлаа. Фашд ингэж байж чадахгүй. Элза чадчих байгаа үстэй. Тушаал өгвөл нөгөө тал руу очиод цэргийн шүүх юм зогсъё. Би чамайг энэ цэргийн шүүхгүйгээр буудна. Таны гэр. Ноён Алоис Хаген. Лансдорф дүүг штабта ирнэ үү гэж байна. Тийм Генрих хэрэгтэй байгаа. Танаас гоё бушуулаарай. Генрих Шварцкоффийн гэрээс манай штаб хүрэх замд Польшийн партизанууд байж болох уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Ажилдаа ор. Чиний энэ гавьяаг Польшийн ард түмэн мартахгүй. Тэд надаар яах гэж байгаа юм бол? Мэдэхгүй. Авгах чинь буцаага дуудаж байгаа юм болов? Тийм байж магадгүй. Би Берлинд нэг хонсон. Тэнд очиагүй л гэж бод. Би чамд Берлинийг үзүүлнэ. Дан хизээ дуусгах юм. Чи хүлээж тавьчихгүй нү? Би чамаас салмааргүй байна. Би ч гэсэн найз минь. Нэг тийшээ эрэгдэ. Би ганц хундаг арих угаад. Чадахгүй нэ. Ахмад фон Дитрих чамайг яаралтай авчир гэсэн. Доош уул. Үнэмлэхэ. Та нар партизануудаа бариул яасан бэ? Тэд нар та нарын хамарт оров. Журам бол журам. Танд баяр хүргэе. Та гавьяа байгууллаа. Гавьяа гинэ? Германы офицер Польшийн замаар хамгаалтгүй явнадаг гавьяа. Ноён Лансдорф, Йоген Вайсыг шагнараа би танаас гуймаар байна. Тэр миний аймыг авсан. Эрэгсвэрүү Геймлер энэ нутгийг Польшуудаас цэвэрлэнэ гэж амласан боловч одоо болтол цэвэрлээгүй л байна. Бид ямар нөхцөл ажилтгийг одоо Генрих та өөрөө харж итгэх боломжтой боллоо. Би өнөөдөр танаа авгахтаа утсаар ярьсан. Бидний нөхөрлөлийг бэхжүүлэхийн тулд дүүгэн жаахан хэтрүүлээд магтчихсан. Ноён Лансдорф танд баярлалаа. Зоненберг ямар албан тушаал ажлыг та мэдэх үү? СС-ийн бригадын фюрер. Тэр эзэнт гүрний аюулгүй байдлын албанд улс төрийн гадаа тагнуулын албыг толгойдог. Тэгэхээр Вальтер Зоненбергт хувийн даалгаврыг биелүүлдэг офицер хэрэгтэй гинэ. Тийм хүнийг манайхаас авахар шийдсэн байна. Йоген Вайсаас илүү хүнийг олоход хэцүү дээ. Надад хэсэг хугацааны дараа энэ асуудлын талаар шийдвэр гаргах боломж гарна гэж би бодож байна. Ахмад Дитрихийн тугаа юу? Тийм ээ. Ахмадаа, юу болсон бэ? Өдрийн мэнд ирэх мэ? Өдрийн минь. Миний шийдсэн бөмбөг таныг оноогүй биз? Азаргүй шүү. Энэ хүн миний яриаг сонсохыг би хүсэхгүй байна. Та энэ хүнд Генрих насанд халдах даалгавар өгсөн үү? Сайхан санаа байна. Геймлерийн хамтран зүтгэж стандартны хөвөрийн дүү залхаан цэрлүүлэх анги. Шагнал
Таны барьсан гин буруутай этгээдүүдийг буудан хороох гэдэл. Би яах байсан бэ? Энэ цорын ганц гэрчин байсан. За. Бидний тухай мартах ёстой. Би тантай хамт явъя. Миний машин нэг л биш. Чи тэр нь туслана. Жолооны ард суу. Эсвэл чамааг ус адилхан хороо. Чи өвхүүл тэдэнд л завшаантай хэрэг болно. Алив найз минь. Василий Андреевич 23 онд төрсөн. Фаз. Тэр жил ямар сайн халахж байваа. Тийм ээ. Баатар байж. Та ядарч ээ. Би орой болгон 3 удаа тайзан дээр гардаг. Чамайг хүсвэл тушаал өгтлөө. Зубов тэр имийг нэг маргааш хайна. Тэр имгэн биш ээ. Тэгээд ч би тэрнтэй гэрлэж 100 бовт хийсэн юм. Тэгээ чи юу хүсэж байгаа юм бэ? Мэдхгүй, би ядарч байна. Би маргааш шинэ хүнтэй уулзна 12 цагт. Зурагтаа ил цагтлаа. Сонин байхгүй мó? Маа, би уншчихсан. Баярлалаа. Цүх! Цүх юм болоочлаа. Цүх юм болоочлаа. Өгөөч, харангуйтай наагсан. Наатха 50. 50 гэж үл. Ямар тэнийг эмэгтэй вэ? Юу яриад байгаа? Тийм сайхан хүүхэн байж хулгай хийх гэж. Хэрвээ би л тэрний оронд байсан бол ноён герман офицер бол намайг зөндөөлөөр эргүүлэх байсан да. Миний цуглуулсан мэдээлэл дээлзэг баривчлах ямар нэг шалтгаан огт байгаагүй. Тэгэхээр ээлзэг биш харин тэрнийг мөрдөжсэн байх нь. Элза тэрнийг аварснаас гадна тэрэнд дамжуулах ёстой мэдээллийг ч аварсан. Сонин юм аа. Би тэр нь өөрсдөө барьж өгөх мэдээлэл хийж балрах үед. Гэж тэглэж. Элзаг одоо он саяалтайгийн тэрэгнүүдийг хордог. Хэнийг штаны шоронд хорьсон бололтой. Германд ууланд байдаг шорон явахд бэлд. Жижигвский хаан Тэнд хүлээж байгаа. тэрнийг баар руу явуул. Намайг дахиад л хинч мэдэх ёсгүй шүү. Бидэнтэй санаа нэгтэй Герман. Яваал.
Энийг урд нь юу гэж нэрлэдэг байсан? Ноён хошууш тоглож байна. Орсолоо Варшав гэдэг байсан. Үгүй ээ. Энэ орныг бүхэлд нь Хэвт. Бас. Хэвт. Бас. Хэвт. Бас. Хэвт. Бас. Хэвт. Бас. Хэвт. Бас. Хэвт. Мэлав танд идэхгүй байсан. Ноён Полонский. Би танд эрт урдын зүйлээ дурсан санахгүй байхыг зөвлөе. Та ааш муутай байгаа мó? Шарарик. Намайг дахиад л барууны орнуудын мэрэгжилтнээр ажилуулахаас татгалзсан хариу Берлинээс ирлээ. Тэнд л жинхэнэ мэрэгжлийн хүний хийх ажил байгаа. Харин энэ дорн зүгийн асуудал зөвхөн гай тарьсан ажил. Дитрих чамтай хамт явах уу? Тийм ээ, гайхуулсан амт. Цагаан гартан. Хар бор ажил хийдэггүй. Лагер руу явдаг ажлаа болох цаг болсон. Та дандаа зөв юм хэлээ. Тэдний тус гэж өчөө хүн чалга. Харин Кёнигштейнд жаахан ухаж үздэг юм уу? Яг зөв. Чи тийшээ явна биз? Харин би ч болий да. Би чиний томилолтон дээр чин тэр чиглэлийг бичиж өгье. Тэгээд лагерыг судлах ажил бүр мөсөн дууссан гэд Лансдорфт илтгэе. Гүцээ. Тийм байж. Өдрийн минь. Ноён багш. Таныг дүүжлээгүй л байна уу? Наашир. Нааширт. Бүрөөт. Багам тойроод. Үгээд. Бүгд тэр хэрэгтэй ш. Яаралтай. Хурдангүй. Өөр хурдан. Аягтайгаа тавь. Эндээс тоних. Анхааралтай байгаарай. Маш хурдан ажиллая шүү. Тэгээд шууд Польш руу буцна. Нууц алтан бичиг. Тийм байж. За. Комендат руу чи. Та намайг дагаад яв. Бусд нь үлд. Ноён комендат. Уучлаарай зүрмгэлч гэж ажил зөндөө. Дахиад нэг хэсэг хоригдлууд авчирч. Тэднийг хаана байрлуулах вэ? Ямар нэг арга бодхоос. Ноцтой хүмүүс байна шүү. Тэр танад удах байхаа. Манайд удадгүй маа. Жижигрээ, хоригдлуудыг хүлээж ав. Тэднийг ажигл. Танилц миний орлогч. Энд тэдэнтэй ажиллана. Том мэрэгжилтэн шүү. Комендат хэтрүүлж байна. Намайг Клаус гэдэг юм. Тайван байгаарай. Энийг ав. Иш аваад яв. Чимээгүй.
Чимээгүй. Камеруудыг дэлгүүрээ. Зүүнтлийн халаасан дугай. Яв. Ежөр таныг сонсч байна. Харуулыг устгасан түлхүүрүүд хаана вэ? Түлхүүрүүд гинэ. Яаралтай наашир. Ойлголоо. Очлоо. Холбоогоо тасал. Алгцсан хүмүүсийн дэвсгийг авах бушуул. Хаалга руу яв. Постн дээр манайхан байгаа. Буцаад. Эднийг зогсоо. Зогс. Би хэнд хэлээд байна. Чимээгүй. Сандрахаа болцоо. Хувцас соль. Хүн болгонд бичиг баримт өгөөд хаашаа явахыг хийж. Хин камеруудыг онгойлгосон. Никол тушаас юм. Тэр хаана вэ? Мэдгүй. Тийшээ гүйсэн. Дээрх ажилла дуусах. Ахлах дискэч гэрэл ах уу? Ойлгомжтой. Хэрэггүй вайс. Зөв би гол. Нэлээ гүйсдээ. Би энэ нутгийн хүн надад найдаж болно. Где-то нашел. Хаанаас олсон. Олсон. Хаанаас? Хярл хадгалдаг газраас. 80 комендатор нэг 20 хүрээ болгон ашигладаг байсан. Шийдэрнийг цогцнууд дээр хэвж явахыг харсан болоо. Чи шарахтай юу? Мэдрэхгүй нь. Юуны чинь мэдрэхгүй байна гэж. Одоо манай Югослав чиний гарыг имчилнэ. Хоол сайхан шүү. Залруулаад хэлий. Юуг сайхан юуг муухай гэж хэлдгийг ч мэдэхгүй. Чи Югославыг үзээгүй шүү дээ. Энэ Польш биш ээ ноён тоон. Зөвхөн дурсамжил үлдэж. Би Германд огт айдгүй байсан. Харин Польшд өөрсдийнхөндөө буудуулж болох байсан. Би Герман хүн биш, харин Унгар хүн гэж хашгирч болохгүй. Зүгээрээ Януш. Хэрвээ оноогоор алдаг байсан бол би тэднээс тэр театрг оноогоор илүү. Тийм ээ, Яромир үний хэлж байна. Яромир дайны өмнө Чехословакийн алдартай тамирчин байсан юм. Бидний яаж бокс тоглодгийг үзсэн. Хэрвээ чи тамирчтай дурсаагүй бол би чамайг Орос гэдэгт яасан ч итгэхгүй байсан да. Заримдаа танаа эх орон нэгтнүүдтэй бүдүүлэг харьцдаг байсан мэнэ гойнерлаа над битгий гомдороо. Фашизмтай тэмцэхэд ямар арга тохиромжтой ямар нүгүйг ойлгохын тулд освенцимд очиж үзэх хэрэгтэй дээ. Алекс би танд энэ хэлэх гэсэн юм. Германы ард түмэн хамгийн түрүүнд фашизмын хохирогч болсон. Би ч бас адилхан. Бидний дайсантай боломжтой бүхэл аргаар таньж байгаа та нарт баярлалаа. Тийм ээ. Гэхдээ болгоомжтой тэмцэх хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? Энэ ингэ шаардах ёстой хүн биш. Жаахан бодос сэтгэх хэрэгтэй. Нэрэ шүү. Их өвдөж байна уу? Гайгүй дээ. Чиний төлөө. Бүх юм бүтэмжтэй юу? Тарцгаая.
Бригита. Тэр намайг мэдээд байгаа юм болов уу? Алуу. Явцгаая. Зогсоорой. Энд зогсноо. Алоис. Баярлалаа. Та одоо явж болно. Жолооны ард суу. Бурхан минь. Алоис гарч нь яасан юм бэ? Яг л үлгэрт гардаг жаалхүү шиг. Үүл харан бүлээдэг. Харин хот руу хар харахнууд дайраад л. Энд харах ямар хамаатай. Нөхөр маань харамгийн дүрмд хувцас өмсдөг байсан юм. Нүүрэн ч гэсэн харахыг санагдуулдаг болсон. Ноён сургагчаа. Гого өөрийгөө боомлсон. Өөрийгөө хөнөөчлөө. Америкийн нэгдсэн улс Англи хоёртой тохиролцоод тэдэнтэй хамтран Оросыг зүйл дуусгасан нь ухаалаг хэрэг болно. Энэ асуудал зөвхөн фюрер нам хоёрт ламаатай гэж би бодож Энд байна. нам ямар хамаатай юм бэ? Үйлдвэрийн эзэн хадам эцэг бид хоёр намын гишүүд биш. Манай бүс хүрэн цамцтнуудын хөдөлгөөнийг дөнгөж эхэлж байхад нь тэдэнд маш их мөнгө зээлдүүлж байсан юм. Бид өөрсдөө санал оруулах эрхтэй хувь нийлүүлэгчд гэж үзэх бүрэн эрхтэй. Фюрер бидний итгэлийг алдах ёсгүй. Бид фюрерт бооцоо тавьсан. Адольф Гитлер дүү. Үгүй ээ. Фюрерт. Хувь хүнийхэн тухайд гэвэл өөр асуудал. Би чамайг дуудсан юм. Ажлаа хийцгээ. Би та нарт саад болохгүй. Танай Орос хадагтай ямар хуу байна да? Их сайн байгаа. Үгүй ээ. Би ингэж асуух гэсэн юм. Хонгор минь. Миний шархадсан хөлөнд илдэг хийгээд өгөөч. Тэр залуухан бүсгүй хувь заяага бидэнтэй холбоснороо бидний үзэл бодлыг хуваалцаж чадна гэдэгт та итгэж байна уу гэж асуух гэсэн юм. Итгэхгүй байна. Би ч бас итгэхгүй байна. Ууслах ёстой Оросуудын байцаалд нь сууж байхдаа би сонин зүйл олж мэдсэн. Тэдний амьдралын сөрөг тал нь төр зүрийн үзэгдэл гэдэг зөвлөлтийн хүмүүс бүгдээрээ итгэлтэй байдгийн байна лээ. Цаазын тавцан дээрх сайрхал. Тэнийг хэрэг. Тэд зүгээр л энэ тухай бидэнтэй ярилцахыг хүсэхгүй байгаа юм. Эцэг нь хэлбэдүүлсэнд хэнийг хүн буруутай үздэй. Тэр өшөөгөө авахыг хүсэж байж болох юм. Коммунистууд террорист ажиллагааны эсрэг байдаг. Гестап тэрэнд өшөө авах санаа төрүүлсэн байж болох уу? Тэд төрүүлэх үүрэгтэй. Сүлдэн дээр бичиж болохгүй бол шардын чулуун дээр бичнэс гэж орсууд ярьдаг юм. Тэр хадагтайгаа сургууль хүргэж өгөх хэрэгтэй. Нэвтүүлээгээд байна. Та яагаад өөрийгөө Ойлга гэж нэрлэсэн юм? Одоо танд надад жаахан ч гэсэн итгэх үндслэл байгаа биз дээ. Би олзлогдсон. Аав минь комиссар гэж нэг нь матсан байсан. Намайг хамлсан. Намайг Ойля гэсэн. Ойли үнэхээр л 37 онд эцгийг баривчлснаас хойш манайд суудаг байсан юм. Би гестапт шаардсан болгон дээр нь гар үсгэж зурсан. Тагнуулын сургуульд сурахыг ч зөвшөөрсөн. Өөрсдийнх нь рүүгээ зогтож амжина гэж найдаж байсан юм. Нина, одоо та бид хоёроос их юм хамаарна. Та бид хоёроос уу? Та бид хоёроос. Бид одоо тагнуулын сургууль руу очино. Та инээмсэглэх ёстой. Өөр яах вэ? Өөр үү? Германы командлын тушаалыг яг биелүүл.
Бусдын дараа болъё. Дураараа авирч болохгүй шүү. Даалгавар биелүүлж чадахгүй төхөрнө. Сонсогч зүү. Онцгой чухал даалгаврыг биелүүлэхэд хэзээ ч бэлэн байх ёстой шүү. Эхлээд хүүхнүүдийг явуулъя шүү Вайс. Ойлгомжтой. Бид билээ. Нэсгэд билэн. Амжилт хүсье. Гутал нь манайх санхун гутал шүү. Аваад явахыг зөвшөөрнө үү? Зөвхөн бодлол мөнгөтэй хэрэглэгч дэдэл зориулсан сайхан эд. Вайс, чамайг жилүүрийн өрөөнд дуудаж байна. Объектын зураг байгаа юу? Байгаа. Зөвлөлтийн мөнгө? Байгаа. Хүн болгонд 10,000-ыг өгсөн. Цаг, хутга, луужин байгаа юу? Байгаа. Одоо сонсон. Чадaltaй 3 хүн явуул гэсэн тушаал штабаас авсан. Холбоочин Хаки. Бэлзуха явна. Бүлгийн ахлагч Вайс. Мөнгө буцааж өгөө. За. Амжилт хүсье. Цагийн дараа нисэн. Залуусаа бид хүрээлэрлээ. Яваарай. Шууханууд минь газар дуу да. Тэрнийг аваад ир. Тэд надаас юу ч сонсч чадахгүй. Хилээ тас хатсан минь дээр. Та орсоор ойлгодгүй. Тийм ээ. Би орс хүн. Бидний байцаалтан дээрээ тамалдаг, зоддог гэж та нарт заасан байх. Та юу ч хэлэхгүй, төвчгэд бэлэн байгаа. Гэхдээ тийм болохгүй. Та бол герман хүн. Вайс. Йоган Вайс. Тагнуулын сургуулийн сургагч. Энэ бол Хаки. Бас герман хүн, сургагч. Харин тэр бол орс хүн. Тагнуулын сургуулийн сургагч. Бэлзуха хочтой. Эднийг аваад яв. Мэдлээ. Би таныг зөв ойлгосон уу? Та орсоор сайн ойлгодог уу? Нөхөр улс төрийн удирдагч. Бичгээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрнө. Өөрөө л мэд. Гараа наашаа өгдөө. Тэгэхээр наашаа явуулсан зориг хэн явуулсан гээд бүгдийг бич. Цоо.
Тэр мганд туга. Наата дуугаа болго. Чөтгөр. Зогс. Ноён коменданттай уулзъя. Яасан бэ? Оросын десантынхан. Бошол. Та хаана ингэтлээ ханиад үржих вэ? Эмлэг тавьчихгүй гээд байна. Тийм ээ. Бидний мэрэгжилд доод тушаалтнуудад талархал илэрхийлээд дээд тушаалтнуудыг шагнадаг юм. Нэг иймэрхүү ажиллагаа явуулсны төлөө өтөл насандаа хангалттай амьдрах мөнгөтэй болно. Энэ одоохондоо тэр тухай бодоогүй байгаа. Нэмэл тэгж байна да. Залуу насандаа өтөл насныхаа тухай бодох хэрэгтэй. Тэгээд л тэр би чиний төлөө баярлж байна. Энэ зөвхөн миний санаа байгаагүй. Ганцхан миний ч биш. Вайс та ухаантай л байгаарай. Та ойлгож байна уу миний нэр төр? Би хэн хийснийг мэднэ. Би болсон явдлын тухай бэлгэрэнгүй үчид Генрих Шварцкопт өгч гисэн. Хэрвээ Генрихт эсвэл Вайст ямар нэг залгүй явдал тохиолдвол бичсэн зүйл маань шууд л стандартны фюрер Шварцкоп Виллид хүрэх болно. Заац. Тийм ээ. Чамайг өвдсөн гэж надад хэлсэн. Зүрхч нь үү? Би нис хонгосны буудлын дээр зөндөө даарчихсан юм аа. Хакке солиорсон гэсэн дуулсан уу? Сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явсан байна лээ. Вальтер Соненберг гэж хэм болох чи мэдгүй. Мэдгүй яах вэ? Үгүй ээ. Рейхсфюрер өөрөө тэрнийг дийлдэхгүй мууснаатай гэж үздэгч үнэн ч нохош гэдэг дэрэгдээ байлгадаг юм. Зөвлөлтийн шүхрийн десант буусан гэж рапорт бич. Тэдний өдөр тийм газар десантыг устгасан гэж бичээрэй. Хохирлоо яах вэ? 3-1 давшилтанд орж байхад байдаг л хохирол. Рапортанд гарнизоны комендант гарын үсгээ зурх ёстой шүү. Мэдлээ. Сайн байна Вайс. Танд баярлалаа. Вайс та хэвтээгүй мүү? Та жинхэнэ сэрг юм. Танд офицер цол олгож төмөр загалмаагаар сагнах тухай тушаал гарын үсэг зурсан. Гавья баатрал явдал бол гоё үг. Үгүй би таны хийсэн зүйлийг үгүйсгэх гээгүй юм шүү. Таныг арай өөр маягаар хүч чадлаа ашиглаач гэж хэлэх гэсэн юм. Өглөөний минь ноён ахлах төслөгч. Берлин бол миний мөрөөдлийн хот. С чего начинается Родина? С картинки в твоем Ерөнхий найруулагч Владимир Басов, с хороших и верных товаров, ерөнхий зураглаач Тимофей Лебешев, живущих в соседнем дворе. А может, она начинается с той песни, что пела нам мать, с того, что в любых испытаниях у нас никому не отнять. С чего начинается Родина? С заветной скамьи у ворот, с той самой березки, что в ополе под ветром склоняясь растет. А может, она начинается с весенней запевки скворца и с этой дороги проселочной, которой не видно конца.
чего начинается Родина? С окошек горящих вдали, со старой отцовской буденовки, что где-то в шкафу мы нашли. А может, она начинается со стука вагонных колес, из клятвы, которую в юности ты ей в своем сердце принес. С чего начинается Родина?